За мэдээллийн эхэнд та бүхэнд прокурорын байгууллагаас 2022 онд за мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах за үйл ажиллагаагаа иргэдэд хялбар болгох зорилгоор хийсэн зарим онцлог ажлуудаас жишээ дурдаад хэлье. За 2 онцлог ажлыг бол хийсэн байгаа. Энэ нь юу вэ гэхээр прокурорын байгууллагын мэдээлэл авалгааны нэг цонхны үйлчлэгийг шинээр эхлүүлсэн. За мөн прокурор цэгийн гээд байгууллагын захин сайт байгаа. Энэ захин сайтаар дамжуулан иргэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан өргөдөл гомдол хүсэлтийг хүлээн авах ийм боломж нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. За үүнээс энэ прокурорын байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах иргэдэд хүрэх үйлчлэгийг хялбар болгох зорилгоор хийсэн нэг цонхны үйлчлэгээ үзүүлэх төвийг нийслэлийн нэгдсэн үйлчлэгээний төв болох Мишель Дүнжин арга салбаруудад бол ажиллуулж байгаа. Эдгээр салбарууд 2022 оны 7 дугаар сараас эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн хүртэл хугацаанд тус төвүүдээр 500 орчим иргэн үйлчлүүлсэн байгаа. За 2022 онд авч хэрэгжүүлсэн прокурорын байгууллагын бас нэг онцлог ажил арга хэмжээ гэвэл хүүхдийн эрх нэгцэн аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. За энэхүү аяныг бол хүрээнд прокурорын байгууллагаас иргэд олон нийт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч за мөн хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг ажилтан албаа хаагч нарт хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нийгмээр ойлгуулах энэ хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгэрүүлэх ийм ажлуудыг бол нэлээдгүй хийсэн. За энэ хүрээнд сургалтуудыг бас маш их түлхүү зохион байгуулж мэдээлэл өгөх ажлыг нэлээдгүй хийсний үр дүнд 65 мянган гаруй иргэнд бас энэ талаарх мэдээллийг хүргэж ажилласан байгаа. За мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотойгоор прокурорын байгууллагаас олон нийтэд хүргэсэн мэдээлэл өнгөрсөн 2022 онд бид бүхэн 2000 гаруй мэдээллийг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бол сэтгүүлч олон нийтэд өгсөн. За энэ бол 2021 онтой харьцуулах юм бол 60.7%-аар өссөн гэсэн ийм ажлын үзүүлэлт үр дүн гарсан байгаа. За ингээд цаашдаа бас бид бүхэн энэ иргэдэд нээлттэй байх мэдээллийн ил тод шуурхай хүргэх энэ чиглэлээр бас нэлээд том зорилгоодыг бас дэвшүүлээд ажиллаж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна.